Эрдэнэ булган сумын ерөнхий боловсролын сургууль нь энэ хичээлийн жилд 670 гаруй сурагчдад Монгол улсын боловсролын цөм хөтөлбөрийг заахаас гадна Монгол өв соёлын сургалтыг эзэмшүүлэн хичээллэж байна. Сургуулийн 84 жилийн түүхийн хуудсыг сөхвөл Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяатууд, эрдэмтэд, төрийн дээд одон медальтнууд, доктор, спортын маструуд зэрэг алдартнууд суралцсан төгсөж байсан юм. Анхлан гэр танхимд бага боловсролыг эзэмшүүлж байсан тус сургууль өнөөдөр 12 жилийн ахлах сургууль болон өргөжин хичээлийн 2 байр, номын сан, дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Багш сурагчдын тасралтгүй хөгжих нөхцөлийг сайжруулан, хүүхэд бүрийг тэгш хамруулан, хөгжин төлөвшөх, сурлагын амжилтыг ахиулах зорилтыг тавин ажиллаж байгаа өв соёлыг тээгч сургууль юм а. За, сайн байцгаана уу? За, сайн байна. Амар мондөг хүүхдүүд ээ. Ирээдүйн Монголын одоо эзэнт шүү дээ. Сайн байна уу багш? Сайн байна. За, сайхан урдж байна уу? За, сайхан урдж байна. Та сайхан урдж байна уу? Сайн явж байна уу? Оо, сайн явж байна. Эрдэнэ номын үйлнээр үү? Оо, ариун байна. Ирээдүйн Монголынхаа эздэг тэгэл одоо. Эцдэг бэлтгээд Бэлдээл. За, энэ манай тэ дуу хөгжмийн багш ариун санаа гэдэг. Өөрөөр нэр их ойролцоо. Тийм залуу манай. За одоо энэ анги маань болох тэ зэрэг мөнх жаргал багштай 3 дугаар анги хамт олон байна. Тий. Өөр хүүхдүүд. Хүүхэд их сайхан хөөрхөн. Оо тэгээд яах вэ? Хамгийн он сурдаг хүүхэд нь юм байна. За гараа орчих. Бүгдөө он сурдаг хүүхдүүд тийм ээ. Монголын ирээдүйн эзэд. Эх орондоо хайртай юу? Том болоод ямар хүн болох уу? За, онлын саналаар бол бүгд багш хийж байна. Багш. Тэд цагтаа. За. За багш. Одоо ямар хичээл орж байгаа вэ? За, өнөөдөр болохоор дуу хөгжмийн хичээл орж байна. Тэгээд ер нь ингээд бас боловсролынхаа хөтөлбөрөөс гадна хүүхдүүдийнхээ сонирхол дээр бас хайдаа толгуурлахгүй болдгоо. Тэгэхээр энэ хэдийхээ бас хүсэл сонирхож байгаа дууг зааж өгдөг. Тэгээд одоо Батэнэрлгээд дуучны сэтгэлмэн чиний анд гэдэг дууг энэ хэд маань бас сонсож байгаа. Багшаа сурья гэдэг хэлээд бас зааж өгөх гэж байна. Ер нь бол дуу бол одоо энэ юу бол бага насны хүүхдүүд бол бас хамгийн бас нэг чухал үстэй тий. Дуун дотор ч бас нэг үг байдаг. Тэр шүлгэн дотор байгаа юм чинь бас нэг хүн хүүхдэд илэрхийл мөн одоо тэр хоолойг задлах дуугаар бас юмыг бас хүнд хүүхдийг бас хүмүүжүүлэх юм бас уялдаатай байдаг тийм. Хэлгүй яах вэ? Ер нь дуу хөгжим гэдэг нь хүний амьдралын ерөөсөө салшгүй нэг хэсэг. Тэрийг ойлгох, мэдрэх гэдэг маань өөрөө одоо ганцхан нөгөө хичээлдээ сайн байхаасаа илүүтэй уран зураг хараад ойлгох тий. Тэгээ одоо урлагийг хараад бас ойлгох, мэдрэх энэ ч өөрөө боловсролын хамгийн том одоо нэг тулгуур нь байгаад байгаа юм. Манай сургууль болохоор одоо энэ бол бүх төрлийн хөгжмүүдийг бол авчирчихсан, байрлуулчихсан. Оо за. Дугуйлан секцийг бэлэн болчихсон. Одоо ингээд хамрын жоохон дулаан арахыг үлээгээд халаалтын ажил маань сумын халаалтын ажлаас болоод бас нэг жоохон аашлагдчихлаа. Тэгээ одоо тэргээд үлээж байна. Халаалтын маань асуудал шийдэгчүүд бид нар одоо төрлийн хөгжмөд дугуйлан секцээ болчихсон. Бүх төрлийн хөгжмүүдээс нэрийг бас нэг дуулаа шүү. За, үндэсний хөгжмүүд дотроо бол тэр дундаа төлхөө мориор хөгжмөд нэлээд төлхөө буюу. Оо, мориор. Гараа хөгжмөд авцарсан байгаа. Тэгээд дээр нэмээд ёочин, лим, шанс, ятаг гэх хөгжмөд ирсэн байгаа. Морин хуурыг одоо худалдаж авахд бас тэгэл Тэгээ худалдаж авахд нэлээд үнэтэй шүү дээ. Хөгжлийн морь. Гэхдээ боловсрол шинжилгээ ухааны яамнаас ер нь бодлогоор ихшлэн компанитай хамтарч ингэж нийлүүлдэг юм. Тэгэхээр мэрэгжлийн хэмжээний ер нь дууралттай тийм морь хооронд ирж байгаа. Ер нь бол үндэсний өв соёлын өндөр бол жоохон бас мөнгө их ордог тий. Ер нь бол босод юугаар л тэр их ховорхон байдаг. Тэгээ нарийн одоо хийц юмтай явдаг учраас тий. Мэдээж хэрэг энэ хүүхдүүдийн хөгжмийг сургах гэж байгаа бол хамгийн зөв сургалттай үнэ айдлахгүйгээр тэгж авдаг. Тэгэхгүй бол өмнөх одоо орж ирдэг хүүхдийн ирээдүйн одоо юм бэлгийн харамлаа гэж тий.
наазах нь хямдхан хөгжмөр чихийн битгий дээл гэж хэлдэг. Оо яг дотоод ертөнц. Дотоод тэр сайхан гэрэлж байгаа амиг зөв зам руу одоо гоё чиглүүлж явж байгаа энэ багш нарын амиг бас сайхан хүндэл. Ер нь ганцхан багш ингээд заагаад байгаа биш. Эцэг ихийн оролцоос их чухал байна. Тэгэл байхаа. Эцгийн оролцоо их чухал. Манай самчны хүүхдүүдийнхээ одоо хөгжмийн боловсролыг дэмждэг эцэг эхчүүд бас нэлээдгүй бий, цөөнгүй бий. Ер нь бол одоо хэдгээр ангийн хүүхдүүд ер нь одоо ингэ хөгжмийн суралцдаг. Насны хязгаар байгаа юу? За дугуйланд бол 5-аас 6 дугаар ангийн хүүхдүүдээс авал нэг 3-гаар нормын өндөр нь бас зөвхөнчтэй байдаг. Хамгийн багта. Тэгээд одоо хичээлээр одоо төлөвлөс 9-р ангийн хүүхдүүд Бүх хөгжмөөр яг тэгж явж байна уу те? Бас ялгаатай. хөгжмөөсөө шалтгаалаад бас За. Жишээ нь одоо морин уур дээр морин хөгжмөндөр би одоо сайн бас бодож байгаа төлөө 5-аас 6 дугаар хамгийн их шиглэн компани хамгийн жижиг хуур одоо бас тэднэртэй хөгжмөөр. Гэхдээ хүүхдэд тохирсон бас юм хуур ах уу? Тэгээ жижиг хуурнууд болж тохирсон. За, одоо ямар дуу дуулж байгааг бэ? За сэтгэл минь чиний ард. За, хүүхдүүд одоо ямар дуу дуулах вэ? За, Монголын бүх бяцхан одоо хүүхдүүдтэй болон ард түмэд дуугаар хэдүүлээ. Сонсуулах тийх үү? За, тэгээ. За.
Ямар мундаг юм бэ? Яг ингэ суусан чинь энэ нутгийн бүх түүхийг сая ахын та нарын энэ нутгийнхаа бүх бахархлыг оруулсан байна тий. Бараг эндээс нь ингээд бүх юмыг ер нь ойлгочлаа шүү дээ тий. Ямар гоё газар байдгийг, ямар гоё одоо бахархал байдгийг тий. Эндээ багтаасан байна тий. Энэ хэдэн баддаг вэ? 12 баддаг. 12 баддаг. Энэ юу одоо битсэн хүн? Даадлан гэд манай Даваад тулан багш юм. Даадлан багш маань бичиж бид нарт энэ бүтээлийг интернет хаач мэдээж гисэн. Харахтаа юм байгаа. Бүгдийг шингээсэн байна тий. Урд усны нэр ингээд тойрсон сайхан хайрхнуудыг бүгдийг оруулаад. Үеийн үедээ, эцсийн үедээ үрд мөнхөд сайхан хүүхд соёлын сайхан мөнхөд сайхан оршгэ гэж сайхан өрөө дөө. За. За тийм нар зүг гэж тий. Яагаад нар зүг гэдэг вэ? Цэрлэд. Чэжлэнэ. Цэрлэд. Нар цэрлэд. Дээдлэн тий. Сайхан дээдлж байгаа үү? Нар буруу цэрлэдэг. Нар бурууг бол зээлэн тий. Зүг. За хурдмаар өндөг хүүхэд байгаа юу? Баггүй юу? Одоо энэ зургийг төрүүлэх үү? Төрүүлэндээ тий. За хурдмаар өнж явахад юун дээр анхаарах вэ? Нөгөө амын зуулган ш татах. Хамаагүй тавьж бодохгүй тий. Амын татаад явах уу? Жохон татчихж хагаад тэгээд штэ. За. Ойртой төглөөл штэ амын сол. Барийн ойртой тэгэхээр амын сулчих уу? Хансуулаад штэ.
юу юм. Ташуур. Урд мөр унаад чи унжсэн үү? Инжис Бэлтжсэн үү? хүрч байгаа. Өвдөх үү? Унаал өвдөн шүү дээ. Өвдөхгүй юу? За. Ерөөс ундууш. Ундгүй юу? Өрөөс унж байгаагүй. Ерөөс Сайн байна тий? Унжсэн. Ааха, тийм үү. Тийм эднээс одоо мэр ухаалц. Болцсон уу? Тий. Зөв. Монгол адуу гоё юу? гой. Адууг одоо толгоор цохиж болох уу? Болохгүй. Яах вэ? Нөгөө Өвд дээдс мөн уурлан тий? За, морины хазар хаана байх ёстой вэ? нөгөө амда. Гэрт хаана байх вэ? Нөгөө юу лээ? Хан Хоймор байна тий? хоймор. Бурхны дэдл. Оо тий бурхны дээл. Имэйл нь хаана байх вэ? Нөгөө Юу тийч юу тийч. Имэйл гэрийн хаана байх ёстой лээ? Хоймор байна тий? хоймор. Эр хүн дээд бүсөө хаанд явах вэ? Хойм дээгүр. Дээгүүр тавина тий. За. Эр хүний одоо хямар малгай дээд бүсэндээ байдаг тий. Аргамжаатай морины дээгүүр аргамжаан дээгүүр нь алхаж болох уу? Доогуур нь гарна. Доогуур нь гарна тий. Гарахаар бол доогуур нь гарна тий. Бол тойрч гарна тий. За. Мундаг байна. Энэ бүгдийг хэн зааж өгсөн? Бүлтэн ах. Нэ? Ах маань зааж гисэн. Ах нь хэдэн настай? 20. Оо тийм үү. Чи одоо хөдөө мал дээр байдаг уу? Хичээл Та нар бүгдөө мал дээр байдаг тий? Тий. Одоо хичээл амархаар одоо хөдөө гарах уу? Гарна. Хөдөө гараад одоо юу хийх вэ таад? Баас арилгана. Баас арилгана. Ханиндаа явна, туглаар харна. Тэгээд нөгөө юу яана, мориндоо ажиллана. Мориндоо усан шүү дээ. За байж. Яраа услана. Тэгээд Амар олон мэрэгч сонсож байгаа байхгүй ингээд сонсохоор. Тэг үнэ туглаа хариулна, баас түүн, хургаа хариулна гэх тээ. Одоо ингээд нэг мал төлж байгаа тий. Хурга ишнүүд одоо ингээд төлж эхэлж байна тий. Одоо хургаа хариулна үстэй. хураа хийхээр л. Яа. Мондөг хүүхдүүд юм аа нэрэ. Захтаны гоё дуудуулж хүүхд байна уу? Хотгой диунран хөө хонгор халзан зүстэй дээр 25-ны найран дээр хоохон цоллыг олсон юм а. Өнөг насандан уйуулсан, дааг насандан дэвхүүлсэн, 7 хошуу надамдан, 7 удаа түрүүлвэ. Алтан амгагийн амиг дагуулж татаарэ, ар сайхан зоогийн аяар гуйдаарэ. Мөнгөн амгагийн мөрийн дагуулж татаарэ, үлгэр сайхан зоогийн аяар гуйдаарэ. За баярлалаа. За хөөрхөн дүүнэртэй баярлалаа. Ирээдүйн сайхан Монголын хойч үе. Монголын ирээдүй эзэд шүү дээ. Заахан одоо ингээд замдаа гарлаа. Дараагийнхаа одоо сум руу явна. 10 бол сум руу очино. Тэнд очиад дахиад тэнд одоо бас та нар шиг сургуулийн одоо хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүдтэй ингээд танилцсан. Ингээд эсгийн туурахт нэвтрүүлгээр одоо нэвтрүүлгийн хүлээж авч үзээрэй. За юу. За баяртай хүүхдүүдээ. За номоо уншаарай. Тэгээд номоо сайн уншаарай. За юу. За баяртай. За Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид хичээл орж байна. Энэ танхимд бол ерөнхийдөө сураад цэгийн хичээл ордог. Энэ сураад цэгийн маань манай суманд хэрэгжээд 2 жил болж байна. Би математикийн багш Нэмсрэн байна. Одоо энэ кабинетыг сураад цэгийн орж ирсэнтэй холбогдуулаад зохион байгуулалт хийж захиралтайгаа яриад ийм танхимтай болсон байгаа. Манай сум нийт 3 байран дээр яг ийм цахим өрөөтэй болсон. Нийт нэг зэрэг 135 хүүхэд орох боломжтой. Энэ орчныг бүрдснээр хүүхдүүдэд
ээлтэй өөрсдөө бие дан сурах боломжийг орчингийг бүрдүүлж өгсөн. 3-аас 5 дугаар ангийнхан идүүтэн цэг юм байна гэдэг ягаар тэгээд тэрнээс дэшийнхэн сураад мөн тэгээд англи хэлний идүүшин персон сураад цэг юм байна гэд 3 парламентрын хичээл явагдаж байгаа. Идүүтэн нэр 3-аас 5 дугаар ангийнхан суралцаад 6-аас 12 дугаар ангийнхан сураад цэг юм байна. Мөн англи хэлний персон хичээлээр хичээлж байна. За өнөөдөр бол бид нар 10 дугаар ангийн төвшнийхөө яг бүлэг сэдв бүрээр нь шалгалт аваад сурагчдаасаа тэрийнхээ сэдвийг боловсруулаад захаасаа илгээсэн байгаа. Одоо зарим нь өгөө сууж байна. Бид нар яг энэ 10 дугаар ангийн төвшнөө хэр сайн бие даа судалж багшаас одоо дэмжлэг авч чадчихээн тэр талынхаа мэдлэгийг баттгах гад өнөөдөр ингэ сууж байна. Долоон томьёо сэдв дээр явсан байна те. За энд ямар сэдв дээр явна? Олон засар тооцон бодох. Энд за сөрөг илтгэгчтэй зэрэг. Энд дасгалт болоо. Матриц. Хэр сайн явж байна? Ойлгож байна уу? Өөрөөсөө нөгөө нэг суралцчих боломжтой нөгөө нэг буруу хийгээд мэдэхгүй ойлгохгүй юм ингээд алдаад байх тусам буцаад онлын мэдлэг нь гарч ирээ тэрнээсээ хүүхдүүд нь ойлгож зөв цаашаа чиглэлээ бичиж авч явдаг. Ер нь бол багш чиглүүлэл сурагч нар өөрсдөө бие дан суралцдаг гэсэн. За төлөвлөсөн ажлууд бас нэлээд байна. Ер нь миний өөрийн зорилго бол хөдөөгийн хаслагдсан гэдэг ингээд бүх юмнаас хоцордог байдал арилаасаа билээ. Ер нь энэ Монгол орнд даяар гэж боддог. Хөдөө хэр юм хоцроод хөдөө гэхээр одоо хоцрогдох биш. Ер нь хамгийн гол чухал зүйл маань бол мэдээлэл шүү дээ. Мэдээллийг одоо ямар хурдтай авч яана, яаж хариу үйлдэл үзүүлж яана. Одоо тэрүүгээрээ л одоо мэдээллийг ашиглах. Мэдээллийн юм маань ингээд ялгаатай байдаг. Тийм учраас бид нар одоо өнөөдөр манай сум 4G ороод ирсэн. За бүр манай сургууль одоо Starlink-ийн төхөөрөмж ингээд холбох гээд бид нар бэлтгэл ажилдаа орцсон ингээд явж байна. Гэт инхээр бид нар дээр бол дэлхийн зөв болон бүрт болж байгаа бүх мэдээллүүд энд ирж байгаа. Тэгэхээр бид нар орчны ялгаатай байдлыг л арилгах хэрэгтэй. Заавал хот орохгүйгээр. Заавал хот орохгүй. Гадагшаа явахгүй. Тий. Орчны ялгаатай байдлыг арилгаж яаж энд хүүхдүүдийн сургалтын одоо чанар бас дээшлэх нэг үзүүлэлт нь болно гэж үзээд байгаа. Тэгэхээр 5 тухтай дулаахан одоо гэртээ байгаа юм шиг тийм ангиудтай болчих юм бол багш нартай ажиллаж байгаа хүмүүстэй ч таатай сурж байгаа сурагчтай ч таатай байх юм байна. Тэгээ бид нар энэ одоо хойдолд харагдаж байгаа тэр 71 онд ашиглалтанд орсон. Одоо сая яагтлаад ингээ байхгүй болгоцсон дотор нь бас нэлээ юм хураацсан байсан сургуулаа дахиж ашиглая гээд доторх тогтчлтыг хийж байна. Тэр нь юу вэ гэхээр ер нь энэ байгууллага дээр ажиллаж байгаа ажлагчдыг биологийн талаас нь бас нэлээд сайн амраадаг байх хэрэгтэй гэж миний хувьд үздэг. Тийм учраас одоо өдөр 1-2 цагийн цонхтой багш ороод нэг хальт угийчдэг. Гэртээ байгаа юм шиг бас нэг хоолон талаагаад идчихдэг. Тэндээ бас ажил төрлөө явуулж яадаг юм нэг яг гэрийнх нь хэмжээний тийм орчныг бүрдүүлж өгөх гээд тэр байшингаа янзлаад байгаа. Манайх тэр яг энэ яг наад асуудал нь жоохон хоцрогдоод байгаа юм санагдаж байна. Ер нь бүх ямар ч ажил дээр бүх чиглэлийн ажил дээр жоохон тав тух орчин. Биологийн талаас нь хүнийг сайн амраана гэдэг чинь өөрөө ажлын хамгийн том одоо бүтээмжийн нэг хэлбэр. Тэр ажил сайн. Тэгэлгүй байх. Ганц хийж байгаа тийм шүү дээ. Тий, багш хүн ингээл одоо ингээл байнгын хүүхдүүдтэй зууралдаа зүтгээдээ гэдэг. Эдгээр чинь одоо хууль дүрм, захирал удирдлага ийм юмнуудаас эмээгээд ингээд тэнхээгээрээ зүтгээд. Тэгээ цаана яг дөрөв мөчтэй хөл гар нүдтэй ингээд илэг бөөр зүрх уушигтай хүн л яваад байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийг тэр биологийн талаас нь сайн амрааж яаж, тархийг амрааж яаж дараагийн ажил үйлчлэгээ явуулна гэдэг маань бол маш том тийм ажил гэж би боддог. Тэгээд энэ сургуулиуд дээр багш хөгжлийн төвгээд байгаад идэх юм компьютертай, ширээтэй. Тэгээ одоо гартаа ноутбук барьсан багш тийшээ зөөрөн компьютер дээр ороод шууд хөгжинэ гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хүмүүсээ сайхан амраагаад энэ интернетийн орчин янз янзын юм шийдээд өгчих юм бол багш гэртээ хүртэл мэдээлэл олж аваа сургалтандаа ашиглах. Хүүхд хөгжүүлэх төрлөөрөө арга болгоод ингээд явах бүрэн боломжтой байгаа. Юуны тул одоо мэдээлэл 90 100 бид нар амьдарч байгаа юм. Тэгээ энэ 90 100 тагаа
энэ дэлхийн хөгжилтэй бидний тарих. Тэгээд энэ тийм үү? тий одоо энэ төвлөрөл сааруулна гэж одоо Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын бараг 50% шахуу очоод ингээс ууцгаацсан. Шалтгаан нь юу гэхээр ерөөсөө л энийг тогтцолт үйлчлэгээ ийм юмнууд л одоо байхгүй. Тэгээд дээр нь болохоор нөгөө ажлын байр, үйлдвэрлэл үйлчлэгээний юмнууд ингээд байхгүй байгаатай шууд холбоотой гэж бодъё. Тэгэхээр одоо энэ сургууль дээр байгаа ажилчид хүүхдүүд маань орчны ялгаа байхгүйгээр Солонгосын ямар нэг сургуульд очиж сурахтал яг манай сургууль шиг л орчин байх хэрэгтэй. Орчин бий болох ёстой бид нар. Улаанбаатарын тэр Монгол Улсын их сургууль, багшийн дээд сургуульд ирсэж байгаа оюутнууд эндээс соёлын шокгүй л гараад очих ёстой юм байна гэж. Би бол тэгж бодоод идэг. Тэр юуг л одоо эндээ л бий болох. Яа, эндээ бий болох талаас нь. Тэгээ одоо нэг үе одоо би 2004 онд энд багш болж байсан. Тэг чин барааны дэлгүүр их цөөхөн, үнсний дэлгүүр цөөхөн, аймгийн төвөөс одоо нэг өмсөх хувцс центрийн авдаг байсан бол одоо энд чинь барилгын материалч хүрээд ирлээ. Яг хөө тээврийн хөлс ашиг гээд үн жоохон нэмэгдэнэ. Хувцсны сонголт хүртэл зөндөө болчихлоо шүү дээ. Тэгэхээр бид нар ялгаа авахгүй орчин маань тэр 2004 оныхоор байгаад иж болохгүй. Юм өөрчлөлт болчихлоо. Тэгээ өөрчлөлт цаг үетэйгээ зэрэгцэж явж хөгжих хэрэгтэй. Тий. Тэгээ одоо өнөөдөр энэ төрж байгаа хүүхдүүд чинь бүр тис өөр хүсэл сонирхол мөрөөдөлтэй. Тис өөр янзын хүүхдүүд гарч ирээд байгаа байхгүй. Тэр хүүхдүүдийн тэр үзэл бодлыг тэр мөрөөдөл нь бас сонсож явах хэрэгтэй. Сонсож явах хэрэгтэй. Эцэг эхчүүд бас тий. тэрийг бас дэмжих хэрэгтэй шүү дээ. Одоо наад зах нь энэ нөхдүүд чинь энэ мэдээллийн хязгааргүй энэ орчинд амьдарч байна. YouTube-ээс сургуулиудын одоо дэлхийн сургуулиудын анги танхимууд үзээд хараад тийм байдгийм ээ, ийм байдгийм ээ гэж гэртээ үзээд хараад гүгээд энэ сургууль дээр ороод ирэхэд бид нар тэр орчны луун одоо төхүүлгэл юм руу явахаас өөр арга байхгүй болчихж байгаа байхгүй тий. Тэгэхгүй бол тий 70-аад оны одоо юу гэдгийг хэдэн бүр 2-3 жилийн өмнө ч юм баг осрогч байна дөө ер нь. Тэгээ яг бид нар энэ мэдээллийн технологийн кабинетуудыг нэлээд орчны ялгаа гаргахгүй гэж бас цахилгааны аюулгүй байдлаас хамгаалж ирээдүйн алсыг хараа гэж ухаанаар хэлгээд байна. Тэгэлгүй байх. Тийм ээ. Тий. Одоо нэг жоохоо өнөө маргааш бодоод байл хүн өгч. Тэгэлгүй. Ер нь боловсрал гэдэг маань өөрөө хүний одоо энэ дотоод одоо зүрхтэй адилхан нэг цэг юм шүү. Тийм ээ. Тий. Тэгээд их жоох энэ дэлхийн дахна одоо хөгжил дэвшил технологитой явах хүн өөрөө толгоогоор цэнэглэх хэрэгтэй. Боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс бол ерөөсөө сэтгэл зүрхнийхээ дуудлагаар л орж ирсэн хүмүүс байх хэрэгтэй гэж би боддог. Сэтгэл дуудлагаар. Тий. Тэгэхгүй бол эн чинь өөрөө бас нэлээд чимэглэлээр ажил хийхдээ өдөр тутам маш их хүний хүч хөдөлмөрөөр энэ Монгол орны чинь боловсрал ингэж өдөр зэрэгтэй тогтож явж байгаа гэж би боддог байхгүй. Энэ дотор ажиллаж байгаа хүн болгон хүүхдийн ирээдүй одоо миний хойно үлдэж байгаа энэ хүүхдүүдийн одоо би шалыг угааж байна. Энэ хойно хүүхдүүд үлдэж байгаа ирээдүйг би цэвэрхэн байлгахын тулд энэ орчныг ингээд цэвэрлж байна. Энэ нэг жиргэг хадаасыг би энэ хойно үлдэж байгаа хүүхдүүдийн төлөө хадж байгаа гэсэн ухамсартай ийм хүмүүс л орж ирэхгүй болдгоо. Тэгээ орж ирэнгүүтээ одоо өдөр тутмын тийм нарийн чимэглэлээр ажил хийх байна. Энэ тэрийгээд байгаа хүмүүсийг бол мөнгө олох зүйл зөвлөхөд тий. Энэ чинь мөнгнөөс өөр салбар юм. Ажил хийж амьдрал гэхдээ таны хэлдэг эн чинь өөрөө яг л ирээдүйн одоо Монгол эх орныг авч явах хүнийг одоо төвшин үзээ дархлаатай болох нэгсэндээ эцэг их үр хүүхдээ хүмүүжүүлээд нэг гаргаад ирдэг гот дараа нь тэндээс нь багш тэгэлгүй байх бас авдаг тийм ээ. Үлгэдэж одоо Эрдэнэ номын үүлэнд яваад ер нь багштай л одоо бүгдөө багшийн гараар одоо хүмүүжиж Эрдэнэ номыг сурж төвшин хүн байх ухааныг суралцж явдаг. Бараг л эцэг эхийн одоо ялгаа байхгүй бол нэг дайны тэгэлгүй байх. Том юмыг одоо өөрч яваа. Тэгээд хамгийн хүндтэй нь одоо ерөөсө бүгд багш болдсон шүү дээ. Үйлчлэгч багш, таваагач багш. Тэгээд одоо захирал багш энэ хүүхдүүд чинь ерөөсөө бүгдээрнгийн л багш. Тэнд ерөөсө багшлал байгаа юм шиг. Тий харин ерөөсөө л багшлаад байгаа. За. Тэгээд энэ манай Монгол улсын одоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, өв уламжлал гээд бүх юмнуудаа ингээд тооцож үзсэн ч гэсэн
хөдөөг нэлээд сайн хөгжүүлмээр санагддгийг эзэмжүүлэх хэрэгтэй. Бүгдээрээ хамгийн анхны захирал хин гэж хүмүүс. Хамгийн анхны захирал нь Дордзүрэн гэж буурал байсан байна лээ. Тий. Аршаан цөмөнд ажиллаж байгаад энд сургууль байгуулагдаад төрж ирж эрхлэгчээр нь эрхлэгчд маань одоо тухайн үеийн одоо удирдах албан тушаална. Тэгээ хурж ирж 1940 оны одоо намар 9 сарын 1-нд 60 хүүхэд ээлжүүлж авч орж 44 онд анхныхаа төгсөлтийг хийжсэн. 4-р анги одоо баг боловсрол гэсэн үг. Төгсгөж гаргаж ирсэн ийм сайхан үе. Хэдэн та одоо хэдэх сургуулийн захирал вэ? Ер нь нэлээд олон захирал солигдсон газар манай сургууль. Хамгийн удаан ажилласан юм уу? Тий, хамгийн удаан ажилласан тунгалаг захирал байна уу та. Тий, 10 гаруй жил ажилласан байсан. Нийтдээ яг би нэг түрүүн тооцож үзчихсэн 28 захирал ажилласан байт юм байна. Тийм үү? 84 жилийн хугацаанд. Би 29 дэх. 84 жилийн хугацаанд тий. Тийм ч одоо байлгүй байна. Тэгээд яг дунд чинь ингээд тооцоод үзэхээр 2.8 жил тутам нэг захирал солигдоод байсан байна. Дундчаар. Тийм, дундчаар. Гэсэн нэг юм статистик харж ирсэн. Тэг яг үеийн захирлуудын мундаг одоо сэтгэл хөдлөмрийн үр шимнээр л одоо энэ сургууль чинь тогтож ирэхтэй явж тий. Энэ хүүхдийн тооч гэсэн жилээс жил ирэх тусам бас нэлээд нэмэгдэж байна. Энэ жил 657 хүүхэдтэй гэдэг маань бол ер нь л өсөд байгаа юм. Энэ Монгол ёс зан заншлаа ингээд заахад за энийг харва шагаан дээр яриад өө. За одоо дотор байранд хүүхдүүд маань ингээд нөгөө багтахгүй гэсэн ойлголт бас харах уу? Багтахгүй гэсэн ойлголт гар наа гаралгүй яах. Тэр үед одоо яаш вэ? За тэр үед нь эцэгтэй гэж ойлголцсон да. Эцэгтэй ойлголцсон. Одоо л дотор байранд бол хичнээн хүүхдүүд. 80 хүүхдийн дотор байранд ч одоо 77 хүүхэд байна шүү дээ. 77. Тэгтээ бас энэ нөгөө анги танхимууд дотроо ингээл багш нарын өрөөтэй байна. Бас бэрхшээлүүд бий эмч дотор байранд суух хэвээр. Хүүхэд хөгжлийн өрөө байх хэвээр. Тэр байтугай одоо сүүлийн үед фитнесийн юм хийгээд ингээд байдаг. Ингээл эрэхтэй зэрэг нөгөө яг энэ дотор хуучны зохион байгуулалтаар баригдсан байна шүү. Тэнд одоо 88 онд баригдсан байр. Энэ дотор байр маань уу? Тий, энэ үеийн стандарт хоёр маань ингээл хоорондоо зурчилж байгаа юм байна тий. Тэгээ эмчээ оруулахын тулд ингээл одоо нэг 2 3 хүүхэд байж ах өрөөгөө суллаад. Багш нараа байлгахын тулд дахиад нэг жижиг өрөөгөө суллаад. Хүүхд хөгжлийн төв байлгахын тулд дахиад нэг том өрөөгөө ингээд суллаад. Гэх мэтчлэнгийн ийм бэрхшээлүүд бий. Дотор байранд ингээд амрахта төрийн дуулаад туулаад өчгтэй. Тий. Их сайхан тэр дуун дээр энэ хүүхдүүд дуу хоолой сайхан нэгдэж байгаа. Би тэндээс цаад агуулгын олж харсан юм л да. Зүгээр ч нэг ингээд нэг бас нэг дуулаад байгаа шин тэр сайхан нэгтгэлийг бий болгох гэж их олон юм харагдж ирлээ. Энэ одоо танаа одоо дотоод. Тийм дотоод зохион байгуулалт манай байрын багш нарын санаачлага идэх зүтгэл тэгээ хүүхдүүдийнхээ бүх утаснуудыг орой 9 цаг гээд хурааж агаад коридортой зогсож агаад бүртгэлээ хийлгээд төрийнхөө дуулалыг дуулаад ахаа ихчээ дүүндрээ сайхан амраарай гэж хэлээд ингээ өрөөгөө. Орой болгоно дуулаад байна. Амрахынхаа өмнө үү? Тий, амрахынхаа өмнө орой болгоно дуусна. Өглөө. Өглөө дуулахгүй. Зөвхөн өглөө одоо ингээд жоохон дулаараад ирэхээр гараад энэ сургуулийнхаа хашаан дотор сайхан гүүгээд гимнастик энэ төр хийгээд хүүхдүүдээрээ вигийн жилиг гаргадаг юм аа.